За бидний контент маркетингийн хичээл сургалт маань одоо үргэлжлэж байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ илүү практик талын мэдээллүүдийг хуваалцах болно. Өнөөдрийн сэдэв бол контент маркетингийг хэрхэн төлгөө гаргах уу, хэрхэн боловсруулах уу, хэрхэн түгээх үү гэдэг дээр хамтдаа дэлгэрэнгүй ярилцах болно. За ингээд хэдүүлээ. Нэгдүгээрт бол контент маркетинг хийж эхлэхэд та чиглэлээ сонгоно гэж би түрүүний хичээлээр хэлсэн байгаа. Тэгэхээр шинэ хамтрагч маань үндсэндээ хоёр чиглэлийг сонгоно. Шинэ хамтрагч. Нэгдүгээрт бол бүтээгдэхүүний чиглэлийг сонгоно. Хоёрдугаарт бол олон улсын манлайлагчтай багийн брендийг сонгож болно. Эсвэл бизнесээр байж болно. За энэ дотор юу орох вэ гэдэг хэдүүлээ харцгаая. Бүтээгдэхүүнээ хэрвээ та сонголт хийх юм бол трансфер факторын тухай, үндсэн бүтээгдэхүүний тухай, чиглэсэн бүтээгдэхүүний тухай, чиглэсэн бүтээгдэхүүний орц найрлагын тухай, дархлаа тогтолцооны тухай, хүний эрүүл мэндийн тухай, эрүүл амьдралын хэв маягийн тухай гэд маш олон сэдвийг энэ пэйж хуудсан дээрээ ярьж болно. Энэ чиглэлээр ярьж болно гэсэн үг. Хэрвээ та олон улсын манлайлагчдын багаар брэнд үүсгэх юм бол олон улсын манлайлагчдын багийн тухай, олон улсын манлайлагчдын багийн олгож байгаа боломжуудын тухай, за олон хөтөлбөрүүд байгаа, трансформ хөтөлбөрүүд байгаа, Америкийн Формула компани маркетингийн тухай, аялын тухай гэд энэ чиглэлээр, энэ сэдвүүдээр та маркетинга хийж болох нэ контент маркетинга. За шинэхэн манлайлагч хөтөлбөрөөс эхлээд бол хувь хүний брэнд маркетингийг үүсгэж эхэлдэг. Тийм учраас шинэ хамтрагч нар маань одоохондоо хувь хүний брэнд маркетинг үүсгэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл эхлээ сайн хөгжих хэрэгтэй. Хөгжснийхаа дараа бол мэдсэн сурсан зүйлээ бусдаа хуваалцах боломж нээлттэй байдаг. Тийм учраас дараагийн хөтөлбөрөөс хувь хүний брэндээ үүсгэж эхэлдэг. Тэгэхээр та бол бүтээгдэхүүн эсвэл маркетинг бизнес ILT гэсэн ийм сонголтыг хийж эхлэх нэ. Эхний удаадаа. За дараа нь бол бид нэр платформоо сонгоно. Контентээ хөгжүүлэх платформоо сонгоно. За энэ платформоо сонгоход одоо Монголд хэрэгжилж байгаа бол үндсэн 2 платформ байгаа. Тэгэхээр та бүхэн бол энийг сонгосон их зөв гэж үзэж байна. За нэгдүгээрт бол бүгд дийлэнх нь Facebook дээр байгаа. Тийм учраас Facebook-ыг сонгох нь тодорхой. За дараагийнх нь бол Instagram байгаа, дараагийнх нь YouTube байгаа. За Facebook дээр ихэвчлэн үнэхээр дагагч ихтэй маш олон монголчууд бол хэрэглэгч нь байдаг Facebook-ийн. Instagram гэж бас их дэлхийд дахинд бол их дэвшилтэд хөгжиж байгаа. Instagram-ыг бол өөр улс оронд бол маш ихээр ашиглаж байгаа. Ялангуяа Казахстаны зах зээл, Оросын зах зээл дээр Instagram-ыг маш сайн хэрэглэх хэрэгтэй. Instagram саяхан Facebook компани худалдаж авахад 200 сая дагагчтай байсан бол одоо 1 тэрбум дагагчтай болцсон явж байгаа. За монголчуудын хувьд бол Монголын зах зээл дээр Instagram бас ирээдүйтэй. Яагаад ирээдүйтэй гэж үзэж байгаа вэ гэхээр залуучууд өсвөр насных нь бүгд Instagram дээр байж байна. Тэгэхээр тэд бол ирээдүйн бидний хэрэглэгч, ирээдүйн бидний хамтрагч нар. Тийм учраас Instagram-ыг бас давхар ашиглах боломж нээлттэй байна. За YouTube канал бас ашиглаж болно. Гэхдээ та одоохондоо бол одоо ILT Mongolia гэсэн ILT багийн YouTube канал байгаа. Тэр YouTube каналыг илүү сайн ашиглах боломж танд нээлттэй байгаа гэж та бүхэндээ бас дуулгая. За ингээд контент мэдээж бид нэр түгээх платформуд хэрэгтэй. Одоо хаагур бидний түгээх вэ, хаагур байршуулах вэ гэдэг асуулт гарч ирж байна. За тэгэхээр урд нь бол одоо сайт, за email маркетинг ихээр хөгжсөн байдаг бол одоо бол харьцангуй хүмүүс сайт руу нэвтэрж юм үсгээ болчихж байна. Email-ээ нээхэ байчж байна. За бол мэдээж энэ одоо веб хуудсыг бид нар яриад байна те. Веб хуудсыг маш ихээр ашигладаг гэсэн бол одоо харьцангуй багасч байна. За хамгийн ихээр бол бид нар сошиал медиагаар сайн түгээх хэрэгтэй. Сошиал медиагаар бүх одоо группүүдээр бүх пэйж хуудасуудаараа одоо түгээх боломж нээж байна. Дараа нь бол бид нар онлайн арга хэмжээ хийх юм боломжууд байж байна. За дараа нь бид нар бол одоо манайх онлайн марафон гэх маш идэвхтэй үр дүнтэй явж байгаа нэг хэлбэр нь бол энэ байна. За дижитал хэвлэл гэж байгаа. Тэгэхээр олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байдаг. Тэгэхээр та тэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй эсвэл админ олон дагагчтай группүүдтэй энэ бол хамтарч ажиллах болцоо бидэрт нээлттэй байна. За подкаст бол сүүлийн үед их хөгжиж байгаа. Өөрөөр хэлбэл аудио бичлэгүүд, аудиоор хүмүүс сонсох их дуртай байдаг. Тийм учраас подкастыг бас хөгжүүлж болох нэ. Facebook дээр ч гэсэн подкастаа байрлуулад хөгжүүлж болно. YouTube дээр ч гэсэн бэлэн одоо бүхэл бүтэн подкастууд үүссэн байж байгаа. За хайлтын систем бол одоо бас хэвээрээ байгаа. Та үнэхээр одоо маш сайн хаштаг хийгээд маш сайн одоо хайлтын системд ажиллаж чадах юм бол энэ хэмжээгээр таны хайлт бол хамгийн ихэнд гарч ирэх болцоог бас нэгдээ гэж та бүхэндээ дуулгая. За ингээд контентын ямар төрлүүд байдгүй гэдгийг хэдүүлээ мэдэж авцгаая.
За контент бол мэдээлэл агуулсан төрлүүд их байдаг. Зөвхөн мэдээлэл агуулсан. За энэ бол маш ихээр хүмүүс ашигладаг мэдээлэл агуулсан. Гэхдээ тэр болгон бас их сайн үр дүнд хүрдэггүй. Яагаад гэвэл сошиал медиа, интернет өөрөө тэр чигээрээ маш их мэдээлэлэр байдаг. Хүн хүссэн мэдээлэлээ Google-ээс хайгаад, YouTube-ээс хайгаад, Facebook-дээрээс хайгаад, хайлтын системээс хайгаад олоод авчих бүрэн болцоо нээлттэй байж байгаа. За дараа нь бол хамгийн чухал нь бол хэрэгцээ илрүүлсэн байх хэрэгтэй. Ямар хэрэгцээтэй таны хэрэглэгч түүний хэрэгцээг илрүүлж чаддаг тийм асуултуудаар бид нар контент бэлтгэх нь их чухал байна. За дараагийн холоор нууцлагдмал ийм сонирхолтой контентуудыг бэлтгэх нь их чухал байдаг. Өөрөөр хүний сонирхлыг татсан. Одоо энэ Холливуудын кино бүтээхэд болвол эхлээд 1 жилийн өмнөөс 2 жилийн өмнөөс трейлер нь явдаг. Трейлер буюу одоо орсоор интрига гэдэг үг байдаг. Хүний бүр ингээд сонирхлыг татаад бүр ингээд хүсэн хүлээлтийг бий болгодог. Дараагийнхын тий хүлээлт бий болгож чаддаг. Хүлээлт бий болгосны дараа тэрийг гаргаж тавьдаг. Тийм учраас энэ аргыг бид нар бас контентаа боловсруулахад хэрэгжүүлж яхад их зохистой байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээнд мэдээллийн өсгөлөнд оруулах жишээтэй. Жишээлбэл та бид нар чи ялангуяа манай бизнес дээр бизнес хийгээд ирэхээр маш их мэдээллийг нэгд орохгүй гэдэг нь хамгийн том алдаа байдаг. Тодорхой хэмжээний мэдээлэл өгөөд ингэж хийж болдог шүү дээ. Жишээлбэл за танд хэлэх бас нэг маш чухал онц сонирхолтой мэдээлэл байгаа. Гэхдээ яг энэ цагт одоо би боломжгүй байна. Дараагийн уулзалтаар танд өгье гэж. Нөгөө хүн чинь ямар мэдээлэл одоо өгч өөрсдөөс сонсохыг хүсдэг. Та тэгвэл одоо ямар ч завгүй боломжгүй нь хоёлаа дараагийн удаа уулзалтаараа тэрийг өгье гэдэг ч юм уу. Онлайн уулзч байсан, офлайн уулзч байсан. Ингэж сонирхлыг татаж болох нэ. За тухайн үндэ ач тустай мэдээлэл өгөх, ашиг тус өгдөг мэдээлэл өгөх их зүйлээдэг. Дараа нь санал болгосон мэдээлэл өгөх. За бидний ихэвчлэн хэрэглэдэг нь болохоор зөвхөн мэдээллийн шин чанартай контент бэлдээд байдаг. Эсвэл санал болгосон контент бэлддэг. Ер нь ихэвчлэн контент маркетинг хийж байгаа, интернетээр хийж байгаа хүмүүсийг онлайн сошиал медиаар хийж байгаа хүмүүс харахад бол энэ хоёр чиглэлийг ихэвчлэн барьдаг. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгдөг, эсвэл манай бүтээгдэхүүнийг аваараа натаа хамтраараа гэдэг санал болгодог. Хүн эхлээд үн цэнтэй зүйл өгснийхаа дараа эргүүлж дараа нь саналаа тавих юм бол тэр санал чинь бодиттой худалдаа авалт болох боломжийг нээж идэг. За дараа нь бид нэр юу гэхээр PR буюу одоо ямар нэгэн жинхэнэ нөгөө тодорхой хэмжээний өөрийнхөө үр дүн, багийн үр дүн, өөрийн амжилтын үр дүн, өөрийн сурсан мэдсэн зүйлийн үр дүн, амьдралын хэв маягаа харуулах ийм бас контентыг бид нэр боловсруулж болно. За дараагийн нэг контентын төрөл бол асуудлыг дэвшүүлсэн мөн зааварчилгаа өгсөн контент хүмүүс их дуртай байдаг. Жишээлбэл одоо юу гэдэг юм бэ? Энэ камерыг яаж ажилуулах вэ? 1 2 3 алхам гэдэг. Жишээлбэл одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд 1 2 3 алхам гэсэн яг энэ зааварчилгаа өгсөн бүтээгдэхүүний хэрэглээний талаар тодорхой зааварчилгаа өгсөн ийм контентэд бас хүмүүсийн хандлт их байдаг гэдгийг та бүхэндээ хуваалцах таатай байна. За дараагийн нэг чухал контентын төрөл бол тоо баримт статистик. Тодорхой яг тоо баримт, тодорхой статистикийг дурдсан байх юм бол тэр контентийг хүмүүс бас их сонирхдог. За мэдээж тодорхой хэмжээнд хөгжилтэй, инээдтэй, гэхдээ зөв зүйтэй онгоонуудыг бас оруулах их зүгээр энийг бас оруулж болно. За тэгэхээр бас хүмүүсийн анхаарал хандлтыг ихээр татдаг байх нэ. За хувийн буюу өөрийн одоо аялал, амралт, за тэгээ спорт, амьдралын хэв маягаар бас оруулах их зохистой байдаг. Тодорхой хэмжээнд бас өөрх бүлийнхаа амьдралын хэв маяг ч юм уу иймэрхүү сурвалжтай зүйлүүдийг оруулж яхад бас их тохиромжтой байдаг. За дараа нь бол философич, гүн ухаанч энэ төрлийг бас сонгож оруулах их зүгээр байдаг. Гэхдээ энийг бол арай мэдээж ховор. Тэгэхээр та бол одоо 7 хоногт ямар төрлийн хуваарлтыг хийх вэ гэдэг нь бүхэл бүтэн төлөвөө гаргасан байгаа. Энэ төлөвөөгийн контентын төлөвөөг Excel дээр боловсруулад бэлтгэсэн байгаа. Тэгэхээр энэ сургалтын дараа линкийг тавина. Тэр линкийг татаад танд бас гэрийн даалгавар өгдөн гэдгийг та бүхэндээ дуулгая. За дараагийн бидний нэг үзэх ёстой мэдээлэл бол ямар шаардлага хангасан байх ёстой бэ контент. Контент ямар шаардлага хангасан ба ялангуяа манай бизнес дээр ямар шаардлага хангасан байх ёстой бэ гэж. За нэгдүгээр бол таны контент боловсруулахад контентаа утгаа маш сайн гаргаж ирэх хэрэгтэй. Хоёрдугаар нь логик дис дарааллыг маш сайн зөв боловсруулах хэрэгтэй. Тэгвэл агуулга зөрчилсөн контент болвол одоо үнэхээр мэдлэггүй боловсралгүй шинжийг агуулна гэсэн үг. Тэгэхээр бид бол утгаа агуулгын дис дараатаа агуулга нь их зөв зүйтэй байх их чухал байна.
За хоёрдугаар бол стандарт ба чанарын шаардлага хангасан. Стандарт гэж юу юм бэ? Америкийн Forbes компаниас контент боловсруулах, бүтээгдэхүүний зураг тавих стандартууд байж байгаа. Энэ стандартуудыг бид нэр ашиглах ёстой. Чанар нь бол тухайн зургийн чанар, тухайн видео бичлэгийн чанар дээр бид нар бас тодорхой хэмжээнд анхаарах хэрэгтэй. Гэхдээ би та бүхэндээ бодиттой амьдралын туршлагаас мөн IT багийн гишүүний амьдралын одоо яг энэ бизнесийн туршлагаас хуваалцуулна. Эхэндээ мэдээж бүх зүйлийн чанарын шаардлага хангасан байдгүй. Явцын дундаа болвол та улам хөгжиж боловсрож эхэлснээрээ таны энэ чанар бол сайжирд ирдэгэ. За 3 дугаарт бол бид нар бодиттой үнэн зөв мэдээлэл өгөх ёстой. Хуурамч мэдээлэл, худал мэдээллийг нэг амлалт өгсөн мэдээллийг өгж болохгүй. Жишээл бүтээгдэхүүнээр бид нэр та одоо эдгэрн өвчнөд урдиж болохгүй одоо өвчнөдөө холбоотой үр дүнгээ хуваалцаж болохгүй гэдэг компани шаардлага байдаг. Бүтээгдэхүүнээр бид нар ямар мэдээлэл өгөх вэ? Дархлааны тухай мэдээлэл өгж болно, эрүүл мэндийн тухай мэдээлэл өгж болно, эрүүл амьдралын хэм маягын тухай мэдээлэл өгж болно, трансфер факторын тухай ойлголтуудыг бүгдийг өгж болно, трансфер факторын үйлчилгээнүүдийг өгж болно, хэрэглээг өгж болно. Өөрөөр хэлбэл Америкийн Forbes компани одоо сайтн дээр байгаа iltforbes.com сайтн дээр байгаа тэр мэдээллүүдийг бид нэр илүү өгж болно. Тэрийг илүү гоё боловсруулад хүний хэрэгцээтэй уяад бас та өөрөө маш сонирхолтой сэтгэл хөдлөм, сэтгэл татсан сайхан контентыг бас боловсруулж болно. Тэгэхээр энийг хэдүүлээ харах хэрэгтэй. За дараагийн нэг шаардлага бол таны контент бол тогтмол байх нэг чухал гэдэг. Би эхний сургалтын дээр хэлжсэн контент маркетинг сургалтын дээр бид нар энийг хийж чаддаг маа тогтмолжуулж чаддаг. Өөрөөр хэлбэл та үнэхээр контент маркетингаар амжилтанд хүрээ таны пэйж утас 10,000, 20,000, 30,000 дагагчтай байгаад та чатботн дээр хэдэн 10,000 дагагчтай байгаад таны YouTube канал дээр хэдэн мянган дагагч таны одоо видеог буу таны контентыг үздэг байхыг хүсвэл хамгийн чухал нөлөөлдөг нэг хүчин зүйл бол тогтмолжуулах. За өдөрт бол өглөө 8-аас за 7-оос 8 цаг ч юм уу 8-аас 9 цагийн хооронд өглөөний контент байрлуулах. Орой бол 20-оос 21 цагийн хооронд оройны контентыг байрлуулахад их оновчтой байдаг. За 7 хоногийн хувьд бол видео контентыг 2-оос 3 удаа текст контентыг 3-аас 4 удаа байрлуулахад бас их сайн, маш сайн ажиллаж чадсан хүний статистикийг би та бүхэнд хэлж байна гэсэн үг. За тэгээд мэдээж таны контент бас шинэлэг, орчин үетэйгээ нийцсэн, цаг үетэйгээ нийцсэн, ийм улиралтайгаа нийцсэн байвал их сайн байдаг. Жишээлбэл одоо хаврын улиралд хүний дархлаа их мууддаг. Тэгэхээр одоо энэ хаврын улиралд бол яг энэ цаг үетэйгээ нийцүүлээд контент байрлуулвал их сайн байна гэж та бүхэнд дуулгая. За ингээд контент байна. Нэгдүгээр тань бол өөр чин таалагдах ёстой. Та спонсортойгоо ярилцаа таны спонсортой хамт таны одоо контентер дээр ажиллаж байгаа баг дээр чинь таалагдах ёстой. Хоёрдугаарт бол үнэхээр бусад хүмүүс таны контентын төлөө мөнгө төлөх хүсэл төрөх ёстой. Тим контентыг бид нар боловсруулж чадах юм бол одоо үнэхээр контент нь амжилтанд хүрж олон дагагчтай болно. За контентын форматыг хэдүүлээ хамтаа харцгаая. Ямар контентын формат байдаг вэ гэж. За нэгдүгээрт бол текст зургийг маш ихээр ашигладаг хүмүүс. Текст зургийг. За Instagram дээр бол нэг хэсэг бол маш ихээр зурган контент, зөвхөн зурган контент анхандаа явдаг гэсэн бол одоо Instagram дээр текстийг бас их хүмүүс уншдаг. Ер нь Instagram-ийн сар хүрээ маш өргөн болсон. Instagram-ыг бид нар бас маш сайн ашиглах хэрэгтэй гэж та бүхэндээ дуулмаар байна. За Facebook дээр ч ялгаагүй зөвхөн текст биш сайн зурагтай ахын бол эхлээд хүн зургийг хардаг, дараа нь текстийг уншдаг. Текстийг уншихдаа эхлээд гарчгийг хардаг. Тийм учраас гарчиг маш чухал байх нэ. Тийм учраас та бүхэндээ дараагийн одоо энэ видеогийн дараа бол энэ хичээлийн дараа бол дахиж нэг өөр хичээлүүд явагдана. Тэрний дараа дараагийн контентэндээ бүр нарийн гарчгаа яаж боловсруулах вэ, постоо яаж хийх вэ гэдэг ийм хичээлүүд та бүхэндээ орж ирэх болно. За дараагийн нэг одоо бидний формат бол зураг сторисик дан зураг стористэй эхлийнх нь текст зурагтай ажил дараах нь зан зураг сторис. Ялангуяа Facebook бол маш их сторисыг ашигладаг болчлоо. Instagram сторисыг ашигладаг болчлоо. Сторис бол өдөрт 1 2 3 удаа хэдийгч тавьж болдгоороо давуу талтай байх нэ. Яг тэгвэл товчхоо одоо нэг цаг гарахгүй зөвөр өөрийнхөө амьдралын үйл явцыг, процессыг ялангуяа блогчид бол энийг маш ихээр ашигладаг байх нь те. Энийг ашиглаж болох нь. За дараагийнх нь үнэхээр маш их хүнийг татдаг контент бол видео контент байгаа. Энэ бол бичлэг байж болно, лайв байж болно. Бичлэгээр ер нь бол одоо үнэхээр та өөрийгөө сайн бэлтчих юм бол лайв бол хүмүүст маш их хүрдэг. Тэгээ лайвыг идэвхтэй явуулж болох нэ. За дараагийнх нь бол энэ аудио буюу би түрүү хэлжсэн подкастууд бас их
шинэлэг болоод байна, их тренд болоод байна, хүмүүсийн сонирхлыг их татж байна. Тийм учраас подкастыг хийж болдог. Ер нь видео контентыг 3 хэлбэрээр ашиглаж болдог. Та бичсэн видеогоо текст хэлбэрлүү буулгаж болно. Видео хэлбэрээр нь ашиглаж болно. Эсвэл подкаст болгож болдгоор, аудио болгож болдгоор бас давуу талтай гэж хэдүүлээ харах нэ. За дараагийнх нь болохоор чинь энэ анимашн хэлбэрээр ашигладаг, график зураглалын хэлбэрээр ашигладаг, гаргаж ирдэг ийм форматууд байдаг. Тэгээ үнэхээр одоо миний мэдхийн манай олон улсын манлайлагчдын багийн гишүүдийн одоо өөрсдөө чадахгүй байл ихэд хүүхдүүд нь программист байх жишээтэй, хүүхдүүд нь одоо яг энэ онлайн интернет ажилладаг, видео маркетинг хийдэг ч юм уу. Тэр хүүхдүүдийнхээ бас боломжийг ашиглаад хүүхдүүд бол маш хурдан энэ янз бүрийн програмуудыг хурдан ойлгодог. Яг нь програм зохиодог шаардлага байхгүй шүү дээ. Тэгтээ тэр видео янзлах програмууд бол сошиал медиаар интернетээр дүүрэн байж байгаа тий. Тэрийг аваад ашиглаж сурах нь. Тийм учраас бид нар өөрсдөө ашиглаж чадахгүй байлахад залуучуудыг ашиглуулж сурах нь. Ер нь залуучууд биднээс хурцтай энийг сурдгаа гэж хэдүүлээ ойлгох нь. За ийм төрлийн форматууд байдаг байх нэ гэдүүлээ олж харлаа. За ингээд контентын түгээлтийг хэдүүлээ яаж хийх вэ? Бэлэн контентийг та авч ашиглаж болно. Би тэр үүсэн IELTS Mongolia дээрс бэлэн контент ав, нийтийн групп дээрээс манай IELTS for Life нийтийн групп дээрээс бэлэн контент ав, IELTS for Life.com бэлэн контент авч болно. For Life Евраз гэсэн хуудсан дээрээс бэлэн гоё зургууд ээж нь American for Life Research гэдэг компани өөрийнх нь Америкийн англи нэртэй пэйж хуудсан дээр маш гоё чанарын шаардлага хангасан зургууд байдаг. Тэндээс та контентаа бас бэлтгэж болох нэ. За ингээд контентээ хэдүүлээ яаж түгээх вэ? Таны контент бэлэн болчлоо. Та боловсруулчлаа. Одоо контентээ хэдүүлээ байршуулж эхэлнэ. Тэгэхээр байршуулах нь сонгосон платформ дээрээ байршуулна. Facebook хуудас байж болно. Эсвэл YouTube канал, эсвэл Instagram тийм ээ. За ингээд байршуулад бид нэр хамгийн түрүүнд органик түгээлтийг маш сайн хийх хэрэгтэй. За органик түгээлтийн талаар ер нь Facebook хуудсыг яаж нээх үү гэдэг сошиал медиа сургалтын дээр та бүхэнд манай олон улсын манлайлагчдын багийн гишүүн лидер одоо явуулангийн бичлэгүүд орсон байгаа. За ганц зэрэг маань бас бичлэгүүд оруулсан байгаа. Ийм байх нэ. За ингээд органик түгээлтийг хийгээд группүүдээр шеэр хийх, меншн хийх, пэйжүүд группүүдийг хооронд нь нийлүүлэх гэдэг олон ийм аргууд байдаг. Тэгтээ та энийг бол дандаа хууль ёсны аргыг ашиглах ёстой. Хууль бус аргыг ашиглах юм бол Facebook шууд аккаунтыг устгадаг ийм зүйл байх нэ. За энэ дээр группүүдээр шеэр хийхэд нөгөө шеэр хийж болдог группүүдийг ашиглаар гэж би та бүхэндээ дуулгая. Хэрвээ тухайн группт шеэр хийж болохгүй гэд ийм дүрмтэй бол бити тим групплөө шеэр хийж бити хог үсгээрээ. Өөрөөр интернетэд дүүрэг хог вэ? Таны контент хог болж болохгүй. Тийм учраас маш хэрэгцээгүй юм хог байхгүй тулд үнцэнтэй байх хэрэгтэй. Тийм учраас үнцэнтэй контент боловсруулна. Дээрэс нь үнцэнтэй тэрийгэ түгээх нэ гэж ойлгох нэ. За дараа нь мэдээж амжилтын түрүү зайлшгүй төлбөртэй контент хийнэ. Шинэ хамтрагч гэсэн төлбөртэй контент хийнэ. Тийм учраас та бүхэн юу гэж ойлгох вэ гэхээр энэ бизнес хийхээр орж ирсэн бол бизнест ямар нэгэн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгцээтэй байдаг. Ямар ч бизнес. Тэр энэ бизнес ч гэсэн манай бизнес, MLM-ийн бизнес ялгаагүй тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт танаас шаардна. Тийм учраас та төлбөртэй төгөөлтийг хийнэ. Төлбөртэй төгөөлтийг ихэвчлэн одоо $3 өдрийн $10 хийж байна. За хугацаа нь бол 5-аас 30 хоногийн хугацаанд хийх жишээтэй дундаж ийм жишээтэй байна. За та хэдэн одоо контент буюу тухайн постыг бүүсэлж болно, мөн нүүр хуудасаа бүүсэлж болно. Тэгээ нүүр хуудсан дээр олон дагагч болох тусам таны контентын одоо уншигчдын тоо нэмэгдэнэ. Мөн одоо групп байгуулах бол бас их давуу талтай группүүдийг байгуулах маш их давуу талтай группүүдээр өөрийнхөө контентуудыг байршуулах. За тийм мэдээч постоо бүүсэлж болно. Ингэснээр бид нэр групп дээрээ пэйж хуудсан дээрээ лайкийн тоо, үзэлтийн тоо, дагагчийн тоог нэмэгдүүлэх үндсэн гол зорилго байж байгаа контент. Эцсийн зорилго нь бол бид нар яг хуу борлуулалт хийж хамтрагчтай болох ийм зорилготой. Тэгэхээр та бий болгосон контент болгон дээрээ дүгнэлт хийгээд төрөний сургалтаар танд өгсөн байгаа үр дүнгийн тооцоогоо гэж тийм учраас энэ контент хичнээн хүнд хүрж гээ, органикэр хичнээн дагагчтай болж гээ, бүүстлэгт хичнээн дагагчтай болж гээ, хичнээн коммент бичиж гээ, хичнээн шеэр хийж гээ. Ингэснээр надад ямар борлуулалт орж иж байна. Энэ пост үр дүнтэй байна уу үгүй вэ гэдэг дээр хийгээд хэрвээ үр дүнгүй байх юм бол постоо солино, контентоо солих нэ гэж ойлгох нэ бүгдээрээ. За ингээд хэдүүлээ сайхан контент боловсруулад постыгээ түгээлээ. Гэтэл хүмүүс танд хандлтыг бий болгоно. Одоо орчин үед бол бид нэр хүний араас илддэг биш, хүмүүс таны араас явдаг ийм цаг хугацаанд бид нэр амьдарч байгаа. Хэрлэгч таны араас ирдэг, хамтрагч таны араас ирдэг. Энэ арга замуудыг бий болгохын тулд энэ шинэ хамтрагчийн хөтөлбөрт танд энэ сошиал медиа дээр ажиллах бүх
одоо арга замуудыг хүргэж байна. Тэгэхээр та хүн хандаад ирэхэд та хариулдаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та чатаар хариулж болно, та утсаар хариулж болно, буцаагаад автоматжуулсан хэлбэрээр хариулж болно, бүх хэлбэрээр хариулж болно. Гэхдээ та юу нэгдүгээр бүтээгдэхүүнөө маш сайн мэдчихэж та хариултыг өгнө. Бусдын амжилтын түүхийг мэдчихээ та хариултыг өгнө. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн дээрээ чиглэх юм бол үр дүн, хэрэглээ, орц, найрлага, бүтэц, үйлчлэгээ гэдээ маш олон зүйлийг бид нар мэдж байгаа хэрэгтэй. Бизнестэй бол та бусад параллел баг, өөрийн спонсор, хамтрагч нарын амжилтын түүхийг мэдчих юм бол та хүнтэй хуваалцахад илүү одоо итгэл төрүүлэхэд илүү үр дүнтэй байдаг. За дараа нь өөрөө хэрэгэлсэн байх ёстой. Бүтээгдэхүүнээ өөрөө хэрэглээгүй байж энэ дээр маркетинг хийн гэдэг юм бол маш худлаа. Яагаад гэвэл та маш бага хувийн итгэлтэй байдаг. Таны итгэл бүтээгдэхүүн хэрэглэх тусмаа илүү нэмэгддэг. Өөрийн бүтээгдэхүүний үр дүнг мэдж байх ёстой. Өөрөө хэрэгэлсэн байх ёстой. Мөн бусдын одоо бүтээгдэхүүний үр дүнг та бас мэдж яах нэг чухал байдаг. За дараа нь та юу мэдж яах ёстой вэ гэхээр тухайн бүтээгдэхүүнээр хэрвээ та зөвлөгөө өгч чадахгүй бол та бусад одоо спонсор руугаа ханддаг ч юм уу тэднэрт хандаж зөвлөгөө авах болно. Ер нь бол эхэндээ та өөрөө шууд зөвлөгөө өгч чадахгүй бол спонсор руугаа хандаж зөвлөгөө авахулаарай гэж та бүхэндээ дуулъя. Өөрөөр хэлбэл хүнээ бас спонсортойгоо уулзуулах тий. За дараа нь бизнес маркетинг энэ олон хөтөлбөрүүд амжилтын агтаа боловсролын тогтцоо IELTS-ийн багийн тухай энэний талаар та бас мэдчих хэрэгтэй. Энэ бол таны мэдлэгийн сан гэдэг хэсэгт байгаа. Утгагүй энэ чиглэлээр та бүхэн маань бас тест та бүхнээс авах болно. Тийм учраас энэ мэдлэгээ сайн дээшлүүлээрэй. Хүн орж ирэхэд та мэддэг одоо зүйлээ итгэлтэй ярихын тулд өөрийнхөө одоо тарих оюуныхаа мэдээллийг илүү сайжруулсан чухал байдаг. За ингээд та онлайн ба офлайнд ажиллах татгалзлуулын талаар бас мэдж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэлээр бүх хичээл сургалтууд орсон байгаа. Тийм учраас та өөрийгөө маш сайн бэлтгэх нэг чухал. Хүн хандаад ирдэг, дуудлага ороод ирдэг, чатаар хүн ороод ирдэг. Та хариулж мэдхгүй байвал маш олон хүмүүсийг завсраар нь алдах боломж нээгддэг гэдгийг та бүхэндээ дуулгая. Тэгэхээр энэ дээрээ та илүү сайн ажиллаж бусад одоо тэр таны мэдгийн санд гэдэг тэр хэсгийг, тэр цэсийг бас сайн үзээрэй. За ингээд би өөрийнхөө туршлагаас хуваалцахад их таатай бай. За миний би бол бас контент маркетинг гэж юу ч мэддэггүй байсан, ямар ч пост тавьж мэддэггүй байсан, ямар ч контент боловсруулж мэддэггүй байсан, видео бичиж мэддэггүй байсан. Тэр байтугай интернет гэж мэддэггүй байсан. Бизнес эхэлж байхдаа Facebook хийж мэддэггүй байсан. Тэр би 2013 онд Facebook хуудас нээсэн байдаг. Ингээд ихний контентээ байрлуулахад нэг чанар муутай нэг олон зургийг нэгд бол байрлуулад ч юм уу. За бол би мэдээж хувийн брэндээ хөгжүүлж эхэлсэн. За ингээд дараа нь бол зүгээр ийм янз бүрийн зураг интернетээс олоод тэгээд текст бичиж эхэлсэн. За дараа нь бол өөрийнх нь зургийг тавиад одоо ямар нэгэн үг хэлбүүдийг бичиж эхэлсэн. За дараа нь бол мэдээж видео контентуудыг маш сайн идэвхтэй хийж эхлээд өнөөдөр одоо 60,000 дагагчтай болоо явж байна. Тэгэхээр бол анхны видео бичлэгийг хийж ирсэн видеогоо эргээд харахад бол одоо та бүхэндээ хуваалцах фокус муутай одоо өмссөн хувцсыг ингээ харах юм бол ийм одоо ханцуугүй палаж өмссөн байх жишээтэй тийм учраас бол маш их ийм чанар муутай биччихсэн. Гэхдээ би бичээл тавьж байсан. Одоо хүртэл миний энэ бичлэгүүд миний хуудснууд дээр байж байгаа. Би тэрийг устгадгүй. Яагад бол энэ бол миний туршлага тул байж ах хэрэгтэй гэж. Мэдээж дараа нь гэрээсээ бичиж эхэлсэн. Маш олон контентыг би гэрээсээ бичиж эхэлсэн. Ер нь бол гэртээ нэг булан үүсгэх хэрэгтэй өөртөө. Заавал студид бичих албагүй. Би ч гэсэн гэрээсээ маш их контентээ хийдэг. Би гэрээсээ лайв хийдэг. Гэрийнхаа нэг буланд та ямар ч байшинд байсан, нэг өрөө байшинд байсан, Монгол гэрт байсан ч гэсэн та нэг хэсэг буланг өөртөө тогтчуулаад тэр видео хийх боломжоо бас олох хэрэгтэй. За мэдээж ингээд сүүл рүүгээ улам одоо болцоо маань нээгдээд одоо студид бэлтгээд тэгээд видео одоо жишээлбэл камергүй бичдэгсэн камер та бичдэг жишээтэй юу микрофонгүй бичдэгсэн микрофонтой бичих жишээтэй та бүхэн бол одоо шууд микрофон худалдаж аваад бичиж болно. Микрофон тийм ч үнэтэй биш. Одоо гадаад энэ гадуур худалдааны төвүүдээр бол зөндөө төрөл бүрийн микрофонууд байж ах жишээтэй. За дараа нь ганцхан оюун ба ингэж чадна гэж бодоод байвал эндүүрэл юм аа. Олон улсын манлайлагчдын багийн маш олон гишүүд маань энэ аргыг хэрэглээд амжилтанд хүрээ явж байгаа. Би та бүхэндээ манай одоо президент аймд золтой олон улсын манлайлагчдын багийн гишүү Явуу уулангийн энэ пэйж хуудаснаас хуваалцаар шийдлээ. Тэгээ явуу уулан надаас ялгаатай нь бол одоо надаас бага хугацаанд ажиллаж байгаа. Илүү залуу саяхан ажиллаж эхэлсэн юм залуугаа яг чиглэлд бол 2 жил ажиллаж байгаа гэж ярьдаг. Ер нь бол 3 жилийн өмнөөс эхэлсэн байх жишээтэй.
Тэгээд явуулан болвол одоо хөдөө орон нутгаас ажиллаж эхэлсэн, дарханд ажиллаж байгаад сүүл рүүгээ бүр дарханаас ажлаа орхиод, цахилгаанчны ажлаа орхиод Улаанбаатар зорж ирээд жижигхэн байр хөслөөд ингээд ажиллаж эхэлсэн ийм үнэхээр амжилттай ажиллаж байгаа олон улсын манлайчдын багийн гишүүдийн нэг байгаамаа. Тэгээд явуулангийн энэ анхны ажиллаж байсан хуудсуудыг би чи явуулаач би хамт олондоо хуваалцах юмаа гэд явуулсан байгаа. Явууландаа бас баярлалаа. Тэгээ анхны байрлуулж ирсэн энэ бүтээгдэхүүн талаар пэйж хуудсуудыг харах юм бол одоо жишээлбэл одоо ингээд дагагч маш багтаа, шеэр багтаа, лайк багтаа тий. Тэгэл одоо нэг ийм хийсэн хуудснууд нь бол бас шууд нүдэн тусахааргүй ийм хуудснууд байж байна. Тэр та бүхэн харах юм бол тэр 3 хуудсан дээр нэг том машин зарцсан, трансфер фактор зарах гэдэг юм уу, машин зарах гэдэг нь мэддэхгүй. Одоо ийм ууд нь бол хөргөл дөнгөө гэсэн утгатай юм бэлээ. Тэгээ хүн шууд харангуйтаа бол ойлгохгүй тийм ээ. Трансфер фактор арай жижигхэн машин нэг том харагдаж байгаа жишээлбэл тий. Тэгээ машин зарах гэж байгаа юм шиг иймэрхүү одоо хийж ирсэн. За дараагийн хуудсан дээр нэг олон бүтээгдэхүүнийг нэг доор тавьсан. Уул нь бол энэ дотор чинь үндсэн бүтээгдэхүүн чиглэсэн бүтээгдэхүүнүүд байж байна. Нэг олон бүтээгдэхүүн нэг доор тавьсан байх жишээтэй. Тэгээ тэр одоо контент тэр постных нь бол фокус муутай байх жишээтэй. Гэтэл яг энийг ингэж эхэлж исэн залуу маань өнөөдрийн контент нь ямар сайхан сайжирсан бэ? Ийм гой сайжраад одоо дагагчийн тоо маш өндөр, лайкийн тоо маш өндөр, комментийн тоо маш өндөр, шеэрийн тоо нь одоо урд нь шеэр нэгч байдаг гэсэн бол 60 эдэн шеэртэй байх жишээтэй. Ийм учраас бол одоо энэ бол компани бэлэн зурган контентыг авч ашигласан байгаа шүү дээ. Тэгээд өөрөө сайхан текстээ бичээд ингээд контент нөгөөсөн байна. За дараа нь бүтээгдэхүүнээр маш гоё видео контентууд хийдэг болсон байна. Маш чанартай сайхан видео контентууд хийдэг болсон. За үнэхээр яг одоо үндсэн бүтээгдэхүүн, чиглэсэн бүтээгдэхүүнээр тусгаалan контентууд бэлддэг. Тэр энэ бол маш чухал. Бүх бүтээгдэхүүнийг нэг доор хийгээд контент бэлдэх юм бол үр дүн багтай байдаг. Үндсэн дартлаа дэмждэг үндсэн бүтээгдэхүүнээр чиглэсэн одоо үндсэн бүтээгдэхүүн контент бэлдэх, за зүрх судасны контент бэлдэх, одоо бөөрийн чиглэлээр контент бэлдэх, элэг цэвэршүүлэх чиглэлээр контент бэлдэхэд манай багц бүтээгдэхүүнүүд байгаа. Тэр багц бүтээгдэхүүнээр дээрээ чиглэсэн контент бэлдэх юм бол илүү үр дүнтэй байх нэ гэж харах нь энэ дээр гэж бэлдсэн байна. Гэхдээ нэг зүйлийг хэлье, өвчний нэр дурдж болохгүй шүү. Энэ бол Америкийн Forla компани бодлогоороо 20-тай байдаг. Монгол Улсын хууль тогтоомжоор биологи бүтээгдэхүүний хууль тогтоомжоор 20-тай байдаг гэдгийг та бүхэнд ядуулгая. За дараа нь бол маш амжилттай лайвуудыг хийж эхэлсэн байна. Манай Золзоя президент аймд маань бас олон улсын манлайчдын багийн идэвхтэй гишүүдийн лидерүүдийн нэг байгаа. Золоо маань бол бас их лайвуудыг хийсэн байх нэ. Ингээд контент нь маш ихээр чанарж эхэлсэн. За ингээд би дурдах юм бол маш олон хүмүүсийг бас дурдж нэрлж болно. За би энэ явуулангийн хамгийн анхны бичижсэн видеог гаргаад ирэх гэж харсан. Тэгээ энэ бол 16 онд бичижсэн видео нэлээ. Үнэхээр ингээд тодорхой хэмжээнд бас ингээд фокусгүй, чанарын шаардлага хангаагүй. Одоо миний өмсөжсэн нэг одоо ингээд мөрөө гаргацсан палачтай байсан бол явуулан бол ноосон самцтай биеийн тамирын хувцастай бичиж жишээтэй тий. Тэгвэл дараагийн видеонуудыг та бүхэн харах юм бол костюмтай илүү одоо аль бие усны ажил хэрэгч болсон чанартай ийм сайхан видео бичээд бизнес хуудсан 5000 гаруй дагагчтай болцсон явж байгаа жишээтэй. Ингээд үнэхээр бид нэрийг одоо ингээд дурдах юм бол маш олон одоо өөрийн брендийг пэйж хуудасаа маш сайн идэвхжүүлсэн, баяжуулсан, хөгжүүлсэн, түгээлтийг бий болгосон одоо манай топ лидерүүд ээж, клубын гишүүд ээж, Төвшин Жаргал, Цэрмагш, Наран Туяа, Ариун бол за ингээд Золзоя за Дэлгма, Үлзий орших, Уран дэлгэх гээд ингээд ганц зэрэг тоочих юм бол маш олон лидерүүд маань энэ хөтөлбөрөөс эхлээд шинэ амтрагчийн хөтөлбөрөөс эхлээд шинэхэн манлайч гээд энэ хөтөлбөрөд явж явах явцдаа бүгдөө чанараа сайжруулсан, бүгдөө чадварчсан, бүгдөө дагагчийг бий болгосон. Тийм учраас амжилтын акц юм энэ хөтөлбөр бол таныг юу ч мэдэхгүй байсан оргуу хоосноос үнэхээр амжилтанд хүргэдэг ийм онцгой тогтолцоо. Та энэ хөтөлбөрийн дагуу бүх зүйлээ цаг тухайд нь биелүүлээд явхад бол олон улсын манлайчдын багийн энэ олон манлайлагч лидерүүдтэй хөл нийцүүлэн амжилттай явах болно гэдгээ тал би та бүхэндээ баттай хэлье. За ингээд би та бүхэндээ амласан нэг контентын төлгөө гэж юу гэдэг гэдгийг харуулъя. За контентын төлгөө болвол энийг болвол би зургаар одоо харуулж байгаа. Та бүхэн болвол линкийг тавьчин энэ линк рүү ороод шууд өөрсдөө зохиох боломжийг үүсгэж байгаа гэсэн үг. Тийм учраас энэ дээр бол платформ дурдсан байж байгаа, хичнээн текстэн контент, хичнээн видео контент, хичнээн лайв, хичнээн сторис, хичнээн аудио бичлэг хийх ингээд 7 хоногийн төлөвлөгөө, 7 хоногийн контентын тоо боловсруулах тийм ээ. Ингээд хугацаагаа тодорхой тавиад энэ дээр хийх нэ. За ингээд энэ өргөжлсөн хуудас нь юу гэхээр
За энэ бүх 7 хоногийн гаргуудаар гаргасан байж байгаа. Даваа, мигмар, лав, пөрөв, баасан, бямб, нэм гар гэдэг ингэж гаргаад энэ дотроо болохоор чинь хугацааг нь тодорхойлоод өглөө 8 цаг зөвлөгөө зааварчилгаа агуулсан контент боловсруулах юм байна. Тавих юм байна. Таавар статистик агуулсан мэдээл контент тавих юм. Амьдралын хэв маягаар тавих юм байж гэдэг юм уу. Ингээд челленж хийх юм байна. Ямар нэгэн одоо энэ челленж бас их давуу талтай шүү дээ. Олон хүмүүсийг дагуулдаг араасаа тий. За хөгжилтэй контент тавих юм байна гэдэг ингээд бүх төлөвлөгөөг гаргацсан байгаа. Энэний доор таны спонсор та гэд энэ таны нэргээ тавьсан байж байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр маш сайн боловсруулагдсан контентын төлөвөө гаргах ийм бүхэл бүтэн одоо Excel дээр хийсэн програм байж байгаа. Тэгэхээр та энийг боловсруулж үүнийг бас ашиглаарай гэж та бүхэнд дуулгая. За ингээд гэрийн даалгавар болон бие даалт. Тэгэхээр та бол спонсорын хамт нэгдүгээр спонсорын хамт контентын төлөвөөгөө боловсруулна. Саяны бэлдсэн бэлэн Excel хуудас дээр боловсруулна. Хоёрдугаарт контент өөрөө боловсруулах буюу эсвэл одоо бэлэн контентыг ашиглах хэрэгтэй. Тийм учраас эхний контентыг боловсруулж эхлээрээ өөрийнхөө. За гуравдугаарт бол бүтээгдэхүүний ямар нэгэн контентийг өөрийн бүтээгдэхүүний үүсгэсэн хуудсан дээрээ та бүүстлж эхлэх хэрэгтэй. $3-5 өдрийн $3-5 эхний бүүстээ хийж эхлэх нь их чухал байна гэж. Тэгээ мэдээж та бүхэн бол бүтээгт тухайн пэйжуудаа нэр өгөхдөө бол одоо эрүүл амьдралын хэв маяг, трансфер фактор, дархлаа ба эрүүл мэндэ гэдэг олон төрлийн нэр өгж болно. Энийг бол та бас спонсортойгоо зөвлөлдөөрөө. За ингээд өнөөдрийн энэ яг практик видео хичээлээр та бүхэнтэй уулзлаа. Та бүхэн байна видеого дахин эргүүлж бас сайн үзээрэй. Гэрийн даалгавраа сайн биелүүлээрэй. Ингээд бүгдөө хамтдаа контентын мастер болцгоё, контентын хаан болцгоё. Анхаарал тавьсанд баярлалаа. Түр баяртай.